ICC хэмээн ажлын нэг өдөр нэвтрүүлгээ та бүхэнд бэлтгэн өргөж байна. Энэ удаагийн дугаарт бид тээврийн цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч төвшин жаргалтыг үрж оролцож байгаа нь ингээд түүний ажлын нэг өдөртэй хамтдаа танилцгаая. Түүнийг төмөр наадам овогтой төвшин жаргал гэдэг. Архангай аймгийн их тамир суманд төрж өссөн бөгөөд тээврийн цагдаагийн албаны нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтэст ороод 3 жилийн хугацааг өнгөрөөжээ. Тавьсан үрг ойлгомжтой юу? Тэрээр одоо эхнэр охиныханд амьдардаг ба цаашдаа цагдаагийн офицер болох томоохон хүсэл мөрөөдлийг дээж яваа залуу алба хаагч юм. Ингээд түүний албан үүрэг болоод ажлын онцлог танилццгаая. Төвшин жаргалын өдөр нь анх яагаад цагдаа тэр дундаа замын цагдаа гэдэг мэргэжлийг сонгосон бэ? Хүүхд тогтоол цагдаа болъё гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр дундаа замын цагдаа болох хүсэлтэй байсан. Баг багтаа цагдаа ах нарыг хараад гой хувцастай уулзуур зохицуулаад зогсож байгаа нь их хүчтэй цоглог хямартай харагддаг байсан учраас замын цагдаа болсон. Ингээд улаан модоо бариад зогсож байгаа нь их гоё харагддаг байсан. Тухайн үед л одоо ч манай замын цагдаанаар их гоё харагддаг. Гой залуучуудаар хүрээгээд хэлсэн шүү дээ. Манай албанд ажиллана гэдэг нь хэрэг баргийн аавын хүүгийн хийж чадах ажил биш гэж боддог. Төрийн тусгай албаа агчийн хувьд бол ноён нуруулаг хүний эрхийг дээдлж зарчимч байхыг өргөж хичээж ажилладаг да. Ер нь цагдаагийн албыг нэлээд цаг нараагүй ажил гэж иргэд хараад идэг штеп. Ер нь таны хувьд өөрийн хувьд хэрэг гэр бүлтэй зарцуулах цаг гарч ийн ер нь. Гэр бүлтэй зарцуулах цаг зав гаралгүй яах вэ? Мэдээж манай алба бол 7 хоног 40-с дээшгүй цаг хөдөлмөрийн тухай хуулиар баримталж ажилладаг. Ажлын өдөр бол 2 ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Манай албан гарах буух цаг маань тодорхой учраас гэр бүлдээ зарцуулах цаг зав, өөрийгөө хөгжүүлэх цаг зав бол хангалттай гарч өгдөг. Жишээлбэл одоо ингээл манай хамт олон бол фитнест явж байна. Английн вакуумжуулсан сургалтаар хичээлж байна. Би л гэхэд одоо хууль эрх зүйн чиглэлээр гэртээ одоо ингээд хуваараа содж мэдж боловсруулж явна да. Ер нь замын цагдаа нарыг зам дээрээ зогсоол автомашины хөдөлгөөнүүдийг л зохицуулдаг гэж ойлгодог шүү дээ. Бид бол гудамж замд үүрэг гүйцэтгэж явах хугацаанд бүх төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Эргэж жолооч нар маань замын цагдаа гэхээрээ л одоо уулзуур зохицуулаад тээврийг шалгаад зогсож идэг гэж боддог баг. Гэтэл гэмт хэрэг зэрдэгцэн итгээд эрен сурвалжж байгаа тээврийн хэрэгсэл хулгай хэд зүйлийг олд тогтоон зөрчлийн тухай хууль болон бус хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг. Шинийн машин бол одоо ямар зөрчилтэй машин бэ сайн хичээ явуулсан. Тухайн с ิจ гтэй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолоодох эрхийн үнэлэхгүй огт жолооч биш. Цагдаагийн байгууллагаас сулгай хэрэгээр эрен сурвалжээс итгээд байна. Эрен сурвалжээс тухайн иргэнийг хариаллын дагуу шилжүүлэн өгсөн. Тээврийн хэрэгслийн зөөнд шилжүүлэх журмаар ашиг төр байрлуулж байна. Замын цагдаа нар бас ингээд замын гол зогсож байхдаа нэлээд эрсдэлтэй юм шиг санагддаг. Ер нь өмнө тэм кейсүүд ч байдаг шүү дээ. Ер нь замын цагдаа нар яг аюулгүй байдлаа, өөрсдөө аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг юм ер нь? Аюулгүй байдал тазаас бол манай алба бол одоо цагдаагийн ерөнхий газраас алба хаагч бүр нэг бүрийн тусгай хэрэгслээр ингээ бүрэн хангацсан байдаг. Одоо жишээлбэл миний энэ ингирийн камер байна. Энэ маань үйл цуны аль ч үйлрэлд 24 цаг өндөр дуу төрсний өндөр нэгтаршилтаагаар бичдэг. Мөн одоо удирдлагын төвөөс дээрээс бүрэн камераар хянждаг учраас алба хаагчдын аюулгүй байдал талаас бол бүрэн хангагдсан гэж би үздэг. Одоо жишээлбэл ингээд ингирийн камер байна, станц байна, бороохоо байна тий. Ер нь үүнээс гадна одоо техник технологийн дэвшлиг ашигласан тийм сүүлийн үеийн технологи албандаа яг ашигладаг уу танаа? Ашигладаг яг манай алба бол техник технологи хиймэл оюун ухааныг хослуулж ажилладаг. Жишээлбэл одоо e-police аппликейшн байна. Манай муу алба хаагчд болон иргэд та бүхэн маань хүртэл ингээд ашиглах бүрэн боломжтой. Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зургийн дараа илгээгдэл болно. За баруушгаа зогсож сураа та. 3 гэрэл орж шүү. Залуучтай 3. За амрыг ирээ. Тээврийн цагдаагийн алба нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулах хэлтс дэд ахлагт төвшин зоргоод 40 өрөвтэй ажиллах болно та. За тээврийн хэрэгслийн гэрчлэг нь байна. За тээврийн хэрэгч жолоож байгаа тохиолдолд хамгаалах усыг заавал зүүж байна. Та замын хөдөлгөөний дүрмийн 3-4 Б гэсэн зүйл зал зөрчөөд байна. За энийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 20 гэсэн зүйл залтаар арга хэмжээ тооцогддог.
За 21 жил 20 мянгаар арга хэмжээ тооцогдно. Та 14 хоногийн дотор тушаавал 50% тушаана. За бүртгэлтэй утасны дугаар дээр мессеж хэлбэрээр 5-аас 10 секундын дараа шууд очдог болсон шүү. Та зөрчлөө төлөв зөвшөөрж байгаа үстэй тий. За болгоомжтой ороод. Бас нэг авууштай тал нь тээврийн хэрэгсэл зогсоон шалгаад зөрчил гаргасан жолоочд арга хэмжээ тооцоход тухайн жолоочийн бүртгэлтэй гар утасны дугаар дээр мессеж хэлбэрээр очдог болсон. За ийм техник технологийн давуу талыг манай алба бол ашиглаж байгаа. Мөн манай албаагчид маань мотоциклтэй хөдөлгөөн байдлаар гудамж занд хяналт тавьдаг болсон. Энэ төрийн өндөр дээд ажлын үеэр урд нь одоо мотоциклтойгоо ингээл маяка ангинуулаад явж байгаа нь аюулгүй байдал талаасаач тэр харагдах байдал талаасаач тэр маш юм огшмоор гой санагд. Ер нь замын цагдаагийн алба нэг үе бодвол иргэдээ ойлгодог бас хамаагүй одоо алба нь хөгжингүү боловсронгуй болоод байгаа юм шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэрнийхээ ирээр хүртэл манай эргэж жолооч нар соёлтой болж байна. Замын хөдөлгөөний дүрмээ судалж байна. Дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа. За бас сайн хажуугаар сар зүйлүүд бол маш олон байна. Гэхдээ тэгээд хил хамаар доромжтуулах нь бол энүүх юм ч дээ. Тусламж хүссэн эргэж жолооч нар нийтдээ туслаад хамтран ажилладаг. Хамгийн ойрын жишээ гэвэл одоо Турк улсын элчин сайдын ямыг хайж явсан Турк улсын иргэнд төрлөх хэлээр нь манай нэг албаагч бүр зааж зөвлөөд хүргэж гисэн байна. Excuse me. Yes, of course. How can I help you? Where is Turkish embassy? Turkish embassy. Yes. Oh, it's not far from here. Are you Turkish? Yes. Oh, ben Türkiye mezunum. Türk okulu mezunum. Tanıştığıma memnun oldum. Ben senin ismin neyse? Benim adım Namca. Namca. Evet. Энэ үтчлээ одоо бахархалтай жишээнүүд бол зөндөө байдаг да. Одоо манай албаагч яг энэ уулзуур дээр их барьж авсан. Тухайн таксинд явсан эмэгтэй маань одоо төркөөд өвдөөд машинаасаа буугаад тэр үед өвлөн үүдэн байсан ш тэр үеч одоо. Тэр үед манай чин бүүтгэнээс дэвсэх юмнууд гаргаж ирээ тэгээ их барьж авч ирсэн ийм жишээ байна. 36 авлаа. Ер нь замын хөдөлгөөнд яг автомашин жолоодсон жолоочтоос гадна бага насны хүүхдүүд одоо сурваа ундаг дугуйтай маш их замын хөдөлгөөнд оролцож шүү дээ тийм ээ. Эдгээр хүүхдүүдийг ер нь замын цагдаа нар зохицуулж ажилтдаг уу? Иргэн хүний хувьд, аав хүний хувьд бол зас залруулмаар зүйл бол маш олон байдаг. Тухайлбал одоо сүүлийн 1-2 жилийн хооронд бол энэ бол чимээгүй дайн л гэсэн үг болж шүү дээ одоо. Насан туршийн хүүхдүүд энэ цахилгаан скутер болон сурвааныг унж замын хөдөлгөөнд дураараа оролцож байна. Энэ нь одоо бусдыг гэмтэж чинь, өөрсдөө гэмтэж чинь. Энэ дээр манай цагдаагийн байгууллагаас бол ажил арга хэмжээ бол байнга зохион байгуулдаг. Энэ дээр эцэг эхчүүдийн оролцоо чухал байна. Эцэг эхчүүдийн хууль эрх зүйн мэдлэг бас чухал байна. Суран ундаг дугуй скутертэй хүүхдүүдэд заахын дөө баруун гарталтаа шахаа яваарай. Гарцаар гарахтаа түрж гараарай. Гээл эргээл харахад манай хүм мөрөх юм уу тээврийн хэрэгсэлд мөргүүч шүргүүлэх асуудал бол маш олон байдаг. Нийслэлийн хэмжээнд согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцох тохиолдол их гардаг тийм. Тэгэхээр энэ согтуур тээврээс жолоодсон бол яг ямар арга хэмжээ авдаг юм бол? За согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ хөдөлгөөнд оролцож байгаа маш олон зөрчил байгаа. Өмнө дөр бол манай замын цагдаагийн албаагчид бол өдөр болгон хяналт тавьж ажиллаж байгаа. Тухайлбал одоо согтууруулах хундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн гэж жолоодсон жолоочд тавигдах арга хэмжээнд чангарсан. Жишээ нь одоо манай дараагэр багш маань шинжлэхдээ өмнө нь одоо 0-100-ны байсан бол 0,000-ны наривчлалтай согтууруулах хундааны зэргийг тогтоодог болсон. Мөн одоо үлээж явах үеийн зурагтай нь ингэж хэвлэж гаргадаг болсон. За ийм учраас эргэж жолооч нарыгаа согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн бити бариач, бити жолоодаач гэж хүссмээр л байдаг да.